Сайн бацгаана уу? Та бүхэндээ нүүрээ бодохгүйгээр сайхан харагдах аргуудын талаар танилцуулъя. Өнгийн будаг алгалуулан өөртөө таарсан гоо сайхныг олж авах гэж толны өмнө цаг зав гарган эргэлдэх нь эмэгтэй хүн бүрийн л хийдэг үйлдэл. Хичнээн боломжгүй ч гэсэн өдөр тутмын будалдгүйгээр амьдрах боломжтой ч эмэгтэйчүүд байгалийн гоо үзэсгэлэнгээ мартаж орхидог. Гэвч үнэн хэрэгтээ тэд энгийн нүүртэй гадуур гарах нь жинхэнэ адал явдал мөн болчимгүй зүйл гэж үздэг. Бид мэргэжлийн нүүр бодолтод илүү шунан дурладаг болсон. Үүнд инхэнсэг түрхсэн, хөмсөг шивүүлж уруулаа будсан байдал нь таны байгалийн дүр төрхийг яг иймэр заавал ямар нэгэн гоё чимэгтэйгээр хүлээж авахд хүргэдэг. Хүн бүрийн амьдралын хэм маяг өөр учраас энэ нийтлэл зөвхөн нүүрээ бодохгүйгээр илүү байгалаараа үзэсгэлэнтэй харагдахыг хүссэн эмэгтэйчүүдэд зориулагдсан болно. Үүнд нэгдүгээрт нь нүүрээ бодоогүй үедээ гоо сайхныг мэдэр. Байгалаараа харагдах эхний алхам бол нүүрээ бодоогүй үедээ өөрөөсөө дотоод гоо сайхан чанаруудаа харах юм. Өөртөө итгэлтэй байдал эмэгтэй хүнийг ямар ч мейкапаас илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг. Энэ бүхэн танаас л шалтгаална. Та өөрийгөө сайхан харагдаж байна хэмээн бодон хүлээн зөвшөөрвөл бүх дэлхий тантай санал нэг байна гэсэн үг юм. Нүүрээ бодохгүйгээр нэг л тоохгүй, өөртөө итгэлгүй санагдаж байгаа бол аажмаар шинэ байгальтаа дасан зохицох гэд үзтээ. Жишээ нь хөнгөн бодолт хийх, сормос болон хөмсгөө тодтгох, өө дарагч хэрэглэх гэх мэт. Хоёрдугаарт нь чиний арьс бол хамгийн чухал юм. Нүүрээ бодохгүй байна гэдэг нь арьсаа арчлахгүй байна гэсэн үг биш юм. Өдөр бүрийн арьс арчилгаа, чийгшүүлэлт, маск, тосоо хэрэглэх нь таны арьсанд тустай. Арсны ихэнх асуудал нүүрээ үргэж боддогтой холбоотой байдаг. Нүүрээ бодохгүй байх нь арсны чигшлийг нэмэгдүүлдэг. Хэрвээ таны арьс асуудалтай бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Та арьсандаа 7 хоногт 2-3 удаа маск тавиарай. Ингэхдээ өөрийнхөө арьсны онцлог тохирсон маскыг гэрийн нөхцөлд бэлтгэвэл илүү хямд бас илүү үр дүнтэй байх болно. Гэрийн нөхцөлд хийсэн маск нь арьсыг нөхөн төлжүүлэх болон хорт бодисыг гадагшлуулах гайхалтай үйлчилгээтэй байдаг. Эдгээр энгийн орцод болох овёс, нүүрс, зөгийн бал эсвэл коко зэргийг ашиглаарай. Өглөө болон оройдоо нүүрээ 10 секунд орчим цэв хүйтэн усаар шүршиж байвал нөхцөлтөнд тустай байх болно. Хэрвээ будаагүй байсан ч сайхан арьстай харагдахыг хүсвэл өглөө орой бүр нүүрээ угааж байх хэрэгтэй. Нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч түрхснээр арьс илүү эрүүл залуу харагдана. Гуравдугаарт нь чиний хөмсөг бол гоо сайхан юм. Бид будагны тусламжтайгаар нүүрнийхээ харьсааг өөрчилж дэлхийн стандартад нийцхийг хичээдэг. Заримдаа бид өөрийгөө байгаагаар нь яаж харагдахаа мартсан байдаг. Хэрвээ та хөнгөн бодохыг хүсэж байгаа бол өөрийнхөө байгалийн шин чанаруудыг илүү тодруулах хэрэгтэй. Орой болгон хөмсгөндөө оливын тос, коконат, жимсний тос зэргийг түрхэж унтвал хөмсгөний ургалт нь сайжирдаг. Нүүрнийхээ онцлогоос шалтгаалan хөмсгөж засах хэрэгтэй. Орчин үед хөмсөг шивэх үйлчилгээ дэлгэрсэн тул хэлбэрээ зөв тодруулаад байгалийн мэт харагдахаар шивүүлсэн ч болно шүү дээ. Хөмсгөө хит их зулгаах хэрэггүй. Мэдээж хөмсгөндөө байнга анхаарал тавих нь зөв боловч хит их зулгаахгүй байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь эрүүл хүнс ба ус бол таны гоо сайхны илэрхийл юм. Эрүүл хүнс хэрэглэх нь сайхан арьстай байхын нууц юм. Өдөр бүр шинэ ногоо, жимс хэрэглэх нь бидний арьсыг тэжээх арга юм. Өдөр бүр 8 аяга ус уухыг мэрэгчлэнүүд зөвлөж байна. Ус уух нь таны арьсыг залуу, өнгөлөг харагдуулна. Тавдугаарт нь дур булаа мөрвөл таны гоо үзэсгэлэн. Орой болгон урууландаа массаж хийж байгаарай. Ингэхдээ элсэн чихэр зөгийн балыг холиод урууландаа хэсэг байлгаад усаар зайлаарай. Энэ таны уруулыг зөөлхөн болгох болно. Нариглын төсийг нүүрний будаг арилгахад хэрэглэхээс гадна уруул өнгөлөгч болгоно хэрэглэж болдог. Дөрөвдүгээрт нь чин сэтгэлээсээ инээмсэгэл. Өөрийгөө хайрлах.
Инэмсэглэл чамайг нүрэ будаагүй байсан ч үсэлсэнтэй харагдуулах болно. Өөрийгөө хайрл. Өөрийгөө байгаагаар нь хайрлаарай. Яагад гэвэл бүсгүй та хосгүй үнтэй бас үсэлсэнтэйг санаарай. 7-дугаарт нь чиний үс бол чиний гоо үсэл юм. Хэрвээ та нүрэ будахгүйгээр сайхан харагдахыг хүсэж байгаа бол үсэндээ их анхаарал тавьж үсээ өнгөлөг байлгах хэрэгтэй. Хэрвээ та үсээ тод өнгөөр будуулсан бол нүрээ хит их будаацчих хэрэггүй. Өөрийнхөө үсний онцлог тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж үсэндээ маск тавьж үсээ арчлаарай. Үс сайхан бол зүс сайхан. Ихэнх эмэгтэйчүүд өдөр бүр сайхан харагдах цорын ганц арга бол нүрэ будах гэж боддог. Нүүрний будаг сайхан ч гэсэн илүү сайхан харагдахын тулд өдөр бүр будах шаардлагагүй. Хаяа ч гэсэн нүрэ будахгүй байж арьсаа амрааж байх хэрэгтэй шүү. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.